чөлөөт бүсийн зорилго үйл ажиллагаа нь улс орон бүрт харилцсан адилгүй байх бөгөөд хөгжиж байгаа орнуудын хувьд улс орныг бүгд нь хамарсан хангалттай сайн дэд үтцийг бий болгох, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд хүндрэлтэй байдаг учраас тодорхой багахан газар нутгийн дэд үтцийг сайтар хөгжүүлж чөлөөт бүс болгон зарладаг байна. За Алтан булаг чөлөөтсөн засгийн газрын 153 дугаар тогтоолоор нэгдсэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа хэвээр явагдаж байна. Алтан булаг суманд маань чөлөөт бүс байгуулагдсанаар сум орон нутагт эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж засаг даргын хувьд үзэж байна. Чөлөөт бүс нь тухайн улсын бусад хэсэгт үл хэрэглэгдэх, гайл болон татврын онцгой нөхцөлтэй хэсэг бөгөөд эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлогын хэрэгсэл юм. Гадаад татварын брендийн ерөн чанартай бүтээгдэхүүнүүд өнөөдөр Алтан булаг чөлөөт зарагдж байгаа учраас ард иргэдүүд бас энийг үнийн хувьд судлаад худалдан авалт маань өдрөөс өдөрт бол өргөжж байна. За чөлөөт бүсэд бол татваргүй бараа энэ зарагддаг учраас ер нь хотын дэлгүүрүүдийн спортын дөрвөөс 2-3 дахин хямдхан брендийн барааг бол хямд үнэтэй гадаад дотоодын зарчигчтай дотоодынхон зарчигчтай нийлүүлдэг. Оросоос орж ирнэ, Хятадаас ирнэ, аялал жуулчлалын цаг гэхээр 100 өдрөд бол энэ ирдэг байгаа. 15 оноос өдний болтол бол үйлчлүүлэгчийн тоо нэмэгцээр байгаа. Алтан булаг чөлөөт бүсэд улсын төсвийн 26.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар үерийн хамгаалтын 70 сүгийн ажил, цэвэр бохир усны шугамж үзээ гэх мэт дэд үтцийн ажлууд хийгдсэн. Хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдээс 8.4 тэрбум төгрөгийн хувийн хөрөнгө оруулалтыг тус хийгдээд байна. Ажлын байр бий болж байна. Чөлөөт бүс рүү чиглэсэн худалдааны их урсгал бий болж байна. Өнгөрсөн цагаан сараар л ихэд бол хилээсээ илүү очиртойгоор энэ мэрэлт хэрэгцээ байгаа болохоор энэ чөлөөт бүсийн очир их байсан. Чөлөөт бүс байнгын дэглэм шилжин ажилласнаас хойш бараа эргэлт 3 дахин, бүсэд нэвтэрсэн зорчигч болон тээврийн хэрэгслийн тоо 5 дахин нэмэгдсэн байна. Өнөөдөр Алтан булаг чөлөөт бүсэд 70 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Арабын нэгдсэн Эмират улс, Голланд, Чили, Аргентин, Итали, Дани, Казахстан, Турк, Оросын улбаны улс, Бүгд найрамд Хятад ард улс, Бүгд найрамд Солонгос улс, Япон, Герман зэрэг улс орнуудаас импортлон худалдаалж байна. За би ингээд Боён гараагаас ингээд сэлэнгийн Алтан булаг чөлөөт бүс дээрээд ингээд сар шинийхаа юмыг цуглуулж явнаа. Дандаа нэг хар замаар явцдаг болохоор харьцангуй гайгүй. Нааш ирэхэд ч гэсэн. Чөлөөт бүсний үйлчлүүлснээр маш давуу талтай байдаг. Манайд байдаг бараануудад энэ тэнд байдаггүй. Татваргүй бараа гэдэг утгаараа ч юм уу тийм ээ. Хүнсний зүйл бүх бараа бүтээгдэхүүн хамаагүй хямдхан байт юм байна уу? Энэ чанаас сонголт их сайтай. Чанартай эрүүл бүтээгдэхүүн гэдэг утгаараа их сэтгэл техникч их таалагдлаа. Энд байгаа одоо жимс, хүнсний зүйлсүүд, чихэр. Үүнээс гадна гоо сайхны воог, савн, шампунь Энэ болгон бол бас энэ дандаа үйлдвэрийн Все очень хорошего товар весь дешевый, намного дешевле. Өргөнөөр үйлчлүүлээ гэж хүсэе да. Чөлөөт байгуул гэдэг одоо асуудлыг тавихад бол бид нар маш их баяртай хүлээж авч энэ чөлөөтсийн ажлыг дэмжиж энэ 500 газрыг одоо бид нар одоо ашиглаж байгаа баяртай байдаг. Энэ орон нутгийн иргэдийн маань ахуйн амьдралыг сайжруулахын тулд чөлөөтс маань ажилласаа энэ чөлөөтс маань арай чирэгдэлгүй одоо иргэдэд хөнгөн шуурхаа үйлчлээсэ гэдэг утгаар нь л гэж байна. Чөлөөтс маань энд байгаа бол чөлөөтэй ийм асуудал. Газар зүйн оновчтой байрлал бүхий Алтан булаг чөлөөт бүсийн хувьд дэд бүтцийн хүрэлцээ хангамжийг нь бүрэн шийдэж, төр засгийн зүгээс чөлөөт бүсийн харилцааг зохицуулж байгаа хууль, дүрм, журмуудыг уян хатан, уялдаа холбоотой байхаар сайжруулж өгвөл бүс нутгийн төдийгүй улс орны хөгжил дэвшилт хувь нэмрээ оруулсан эдийн засгийн шинэ бүтэц бий болох боломж харагдаж байгаа юм. За энэ хүрээнд бол хил хамгаалах 101-р анги, за Сэлэн аймгийн гайлын байгууллага, мэрэгжлийн хяналт, гадаадын хараад, Сэлэн аймгийн засаг даргын сумын засаг даргын тамирын газар, бусад төрийн байгууллагуудтай бид өнөөдөр хамтран ажиллаж байна. Сэлэнг аймаг дахь гайлийн газраас Алтан булаг чөлөөт бүсэд 2 байцаагчныг ахлахын бүрэлдэхүүнтэйгээр гайлийн болон чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу гайлийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Алтан булаг чөлөөт бүсэд цахилгаан эрчим хүчний өргөтгөлийн ажил хийгдснээр үйлдвэрлэл хөгжиж, нэмэн үртэг шингэсэн Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой бараа бүтээгдэхүүн экспортлох боломж бүрднэ. Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд чөлөөт бүсүүдээрээ дамжуулан тээвэр, логистикийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарал хандуулж байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, бүтээмжийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагч компаниудыг татах, хөрш улс орнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах замаар бүс нутгийн хэмжээний логистикийн уулзуур цэгийг бий болгох зорилготой нь холбоотой. Иймээс Монгол улс шиг
их газрын бөгөөд 70-аад гарц үе хөгжиж байгаа улсын хувьд хил орчмын чөлөөт бүсийг хөгжүүлэх нь бүс нутгийн хөгжлийг дэмжих, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нэг гол шийдэл байх боломжтой юм.